Тиймэл биш бол бүтээх шаардлагач байхгүй. Магадгүй зарим хүн ноутбук байх нь гэж бодож байж болох юм. Ноутбук бүхнээс илүү сайн биш. Гэдэгт гол асуудал байгаа юм. Тэдгээр нь удаан ажилдаг, дэлгэцийн чанар муу. Personal компьютерийн бөөн дуу чимээ бүхий хуучин програмтай. Тийм болохоор ноутбукууд нь ямар ч талаараа зөөврийн компьютероос ч дээр дэвхгүй бөгөөд илүү хямдхан биш юм. Хямдхан зөөврийн компьютер шиг болохоор ноутбукууд нь 3 дугаар ангиллын төхөөрөмж гэж бид бодохгүй. Бид үүнийг iPad гэж нэрлэж байгаа юм аа. Одоо та бүхэн танилцуулахыг зөвшөөрнө. Ямар шүү төхөөрөмж вэ гэвэл яг одоо энд миний барьж байгаа төхөөрөмж. За ямар байгааг харцгаая. Маш нэмгэн. Ерөнхийдөө нь таймлаж тайлбарлая. Та дэлгэцийн дэвсгэрийг өөрчилж болно. Та өөрийнхөө хүснээр их дэлгэцээ өөрчлөн янзалж болно. Хүмүүс үүн дээр фото зургуудаа тавьж болно. Бид хэдийг үйлдвэрлэлд гаргачаар та бүхэн хүссэн зүйлээ хийж болно. Энэ төхөөрөмжийн хийж байгаа үйлдэлүүд дөр бусын байх болно гэдэгт би итгэлтэй байна. Та энэ төхөөрөмжийг ашиглан вебээр аялаж болно. Энэ бол таны урьд өмнө үзэж байгаагүй хамгийн сайн веб аялал байх болно. Та яг урдаа веб хуудсыг бүтнээр нь хараад хуруугаараа удирдах ашиглана гэсэн үг. Үнэмшиг аргагүй гайхалтай сайхан хэрэг байх болно. Зөөврийн компьютерээс ч ухаалаг утаснаас ч илүү сайн арга юм зам юм. Та мөн iPad хүссэн зүг рүүгээ эргүүлж болно. Дээш доош хоёр тал руу хөндлөнгөө өрнө. Таны хүссэн зүгт автоматар дэлгэцэн эргэж тохирох болно. Давтан хийлгэд хамгийн гайхалтай нь веб хуудсыг бүхлээр нь харах боломжтой. Яг ингээд гартаа интернет барьж байна гэсэн үг. Энэ бол үнэхээр ер бусын төвшөлт. Захим шүнтэнгийн хувьд маш гайхалтай байх болно. Та захиан дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байна уу? Болно. Ирсэн захианы хайрцгийг дэлгэн үзье. Мөн л iPad-ийг хашуу тийш нь эргүүлж хөндлөн болгоход захиагаа уншиж бичгэд автейхэн байх болно. Шинээр захиа бичих цонхыг дарангууд компьютерийн гар бараг л бодит хэмжээгээр гарч ирнэ. Түүн дээр текст бичих нь мөрөөдлийн чимшиг. Фото зургнуудтай ажиллая. Таны зургийн цомог фото зургийн багцууд болон харуулъя. Цомогнууд илүү дэвшилттэй болсон байгаа. Та цомогнуудаа нээж дэлгэн бүх зургаа нэг бүрчлэн үзэж болно. Тэдгээрээ довшиж гүйлгэж болно. Энд бас нэг слайд үзэх лут үйлдэл дотор нь хийж өгсөн байгаа. Мөн та фото зургнуудаа найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах сайхан арга зам бий. Хуанлыг дотор нь оруулж хэлсэн байгаа. Хуанлинаас та сарын юм уу өдрийн ажил үйл явдлуудаа мөн хооронд нь болсон үйл явц бүрийг ч харж болно. Таны холбоо барих хүмүүсийн хаягийн маш сайн дэвтрийг оруулж хэлсэн байгаа. Мөн газрын зургийн хэрэглүүртэй. Тэр нь Google-ийн арт талтай хамт ажиллах бөгөөд танд газрын зураг хиймэл дагуулаас харагдах байдлыг үзүүлнэ. Танд сонирхсан хэсэг дээр даран томруулж жижигрүүлж их боломжтой. Хөгжмийн цуглуулгаа сонсч таашаал авахд тань iPad сэтгэл догтлуулам сайхан. Мэдээж iTunes дэлгүүртэй iPad-д шууд оруулж өгсөн болохоор та дуу хөгжмөө хайх худалдаж авах боломжтой.